Өвчтөлийн өглөө эхэлж байна. Олон нэвтрүүлэг ийм янзаар, ийм үгээр эхэлж байсан байх юм. Гэхдээ энэ нэвтрүүлэг та бидний дурсамжийн тухай нэвтрүүлэг юм. Энэ л баашинд, энэ л цонхоор өглөө бүр хотоо харж, энэ л хаалганаас өглөө бүр гарч, энэ л шатаар уруудан нийслэлчүүдийнхээ хамт өглөөний агаар дэлгэрэн ажилдаа гардаг байсан нэгэн хүнийхээ тухай та бид дурсаж байна. Харин өнөөдөр тэр маань бидэнтэй энэ гудамжаараа алхахгүй болсоор жил хагасын хугацаа өнгөрчихсөн байх юм. Цаг хугацаа гэдэг ямар хурдтай өнгөрч байг энэ жил хагас хилээд байх шиг. Олон жилийн өмнө тэр алс хол суралцах дүү охиндоо бичсэн нэгэн захидалтай. Гэхдээ би монгол хүний саруул ухаанд итгэдэг хэмээн бичсэн. Хожим монголчуудын хувьд ийм ил тод болох юм гэж бодоогүй л байх. Тэр ямар хүн байгаа вэ? Тэр юуны тухай өгүүлэн, юунд зовниж, юунд баярлан баясдаг байлаа. Энэ тухай бид уг нь их сайн мэддэг юм шиг байх. Тэгсэн мөртөө бас мэддгүй ч юм шиг. Ямар ч байсан бид өнөөдөр түүний тухай, тэрний үзэл бодол, амьдрал тэмцэл, хүсэл мөрөөдлийнхэн тухай дурсаж байна. Дурсхийн учир тэр маань өнөөдөр амьд сэрүүн байсансан бол 38 нас хүрэх байлаа. Өмнө би завтай байхдаа багш байхдаа ярихаа хүнсийг цуглуулдаг байсан. 3-4 цаг хурц гараад 7 хоногийн минь нэг усан хэдэн цагийн дотор байгаан цуглуулж ихч авчираад хөрөгчн нэгэд өгдөг. Миний ажил нь школ ажил байсан. Одоо тэр нь ч зав гарахгүй. Би хажиж чалмаанах юм. Одоо карт мартер юм аа хийчихдэг юм байх л тэгээд хаалга хэлчихэл унтаад өндөд клоосол яваад. Тэр нь юм л байдалтай. Хамгийн дуулах дуртай дуу юу вэ? Би ер нь тийм хамгийн дүүнд их дуу. Хамгийн гэж ганц юм мэдээж байна. Тэгвэл тайсаа төрүүлдэг дуу хүмүүстэй тэгвэл. Тэр олон юм бий л дээ. За. Артын доонууд, орчин доонууд. Рок хамтлагуудаас бол Pink Floyd-ийн хол. Тэр нь гүнзгий марасан байдаг жаз үж юм бол гэсэн. Тэр Pink Floyd лэрийг таалагддаг да. Тэр нь сүүлийн үед бол сонгодог хөгжим сонгодог дуу явуулдаг бол тэцэн хальтай болж хөгжмийн зохиолч тэмдэглэл доориг юмны хоолойдог байсан. Тэгээд сүүлийн сонсоод асуун дээр наагуу ордог юм л таа. Сонгодог бүжиг бол үж дуртай. Ер нь бүх сонгодог юм гэдэг бол хөндөртний авиас альва нэг үеийнх нь төвийн дээд хэмжээг харуулсан юм. Тэрвэл тэрнтэй харьцсан нөр олон байдаг бол тэм мөрдөг. Ийм хамгийн хөндөртний сайн сайхантай харьцсан чинь хизээч муу үйлдэл хийхгүй. Ухаан авиас хоёрын хооронд ялгаа гэж байхгүй. Ухаан бол өөр авиас л. Ямар нэгэн гэрэл гэгээтэй сайн сайхныг үлдээсэн бүхэн араасаа дурсамж дагуулдаг ажээ. Нөгөө талаар харуулсал гүнхтэйгээр салан утсан хувь хүн ард үлдсэн үйл явдлын тухай санан дурсдаг нь мөн л хүний ёс. Дээрх хоёр тодорхойлолтын аль аль нь бидний өнөөдрийн дурсамжинд хамаатай байх юм. Дурсамж гэдэг өөрөө хатуун ихэлтэй. Цаг хугацааны хамааралгүйгээр өн удаан ч үргэлжилсээр байдгийг бас энд хилээд байх шиг. Аавыгаа орлон гэр толгойлж үлдээд ах дүү нартайгаа ижигээ өргөн ажил гэрийн хооронд гүйж явсан тэрээр ард олон өөрийнхөө амьдралыг ийм л маягаар энэ хэмнэлээр цааш явж болохгүй гэдгийг ойлгож болохгүй юм бол яах вэ гэдэгт